За юу байна? За сайн уу юу байна да? Сүүлийн үед гэж би энэ нэвтрүүлгийг өнгөрсөн жил үзсэн. Айгу хөөрхөн нэвтрүүлэг. За Аа. юу вэ гэхээр Солонгосын Wedding War гэд 2023 онд гарсан ТV шоуг бид хоёр ярих гэж шийдлээ. Энэ ТV шоу болохоор а 10 одоо энэ нэвтрүүлэгт оролцдог. Тэгээд хоцсон хүн нь 290 мянган биш 290 сая Солонгос одоо вон хожно гэсэн тийм шагналын сантай нэвтрүүлэг байгаа. Тэгээд энэ нэвтрүүлгийг болохоор ягаад ярмаар байсан бэ гэхээр ерөнхийдөө өгж байгаа даалгаврууд нь айгүй гоё утга учиртай. Яг гэрлэлттэй холбоотой одоо хосын харилцаатай холбоотой тийм символик одоо төлөөлсөн зүйлүүдтэй байсан болохоор за анги болгоноор задлаад тэгээд ярих гэж хэлсэн. За чи анх удаа үзсэн. Би бол хоёр дахь үзлээ. Ааха. Надад бол үзэхэд аягүй гоё юм. Чамд ямар санагдсан бэ? Надад ч айгу сонирхолтой байсан. Солонгосод ер нь энэ шоу нэвтрүүлгийг одоо ер нь айгу гоё хийх юм аа нэг тийм хүний сэтгэл хүртэл. Би ойлгохдоо одоо нөгөө Монгол ТV ээжтэйгээр нэг би зөвшөөрч байна ч үлээ чи зөвшөөрч байна уу ч үлээ нэг тийм нэвтрүүлэг гараад байгаа юм байлээ. Тэр бас нэг иймэрхүү байж магадгүй гэж бодсон. Би яг нөгөө зөвхөн трейлерыг хараад хосууд хасагдлаа масагдлаа энэ төр гэж байгаа хэсгийг хараад ер нь иймэрхүү нэвтрүүлэг юм байна да гэд бодсон. Тэгээд яг манай хийсэн нэвтрүүлэг нь үзэлт хэр байгааг яг би өөрөө үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна хэлж. Ямарсан солонгосын нэвтрүүлэг аягүй таалагдсан. Би бүр ингээд ер нь баг ингээд чамайг хэлснээ дараа үзэж эхлээд баг донтон үзсэн гэх юм уу. Аягүй таалагдсан. Тэгээ хоёлаа юу ч гэсэн эхлээд нөгөө хосуудаасаа эхлээд явчихоо. За тэгээ 10 хос сурсан тий. 10 хос. Хамгийн эхний хос бол би ойлгохдоо ингэж ойлгосон шүү дээ. Гэрлсэн гэхээсээ илүү яг ингээд одоо нэг 2 сарын дараа гэрлэж байгаа, 3 сарын дараа гэрлэж байгаа ингээд төлөвлөж байгаа хүмүүс юм байна гэж бодсон. Гэрлээгүй хүмүүс эдгээр чинь болохоор нөгөө гэрлэхэд яг нэвтрүүлгийн зорилго нь юу вэ гэхээр гэрлээд нөгөө хурмандаа зарцуулахаар Солонгост айгүй өндөр үнэтэй болдог. Дунджаар ерөнхийдөө нөгөө нэг зочдоо ураад ингээд хурмаа тэмдэглэхэд 290 сая вон хавцаа болдгоо гэсэн байгаа хгүй тий. Тэр дундаж одоо хурмын зардлыг энэ төрөөс огсоод өгч байгаа хгүй 290 сая вон. Харин тийм баха ямар ч нэг 4 сарын дараа гэрсэн гэдэгтсэн байсан. Одоо бол хурим хийхэд айгүй үнэтэй болчиход байгаа шүү дээ. Тийм. Ер нь айгүй үнэтэй уурхад тий. Нилээ үнэтэй болдог хувц сунаар зураг мураг тий. Тэгэл үрсэн хоол унднаас ахуулаад нилээ үнэтэй болдог. Тэгээд Солонгос ч гэсэн тэр асуудал байгаа. Олон хосууд нөгөө яг хурмаа хүснээр хийж чадахгүй болохоор хүлээгээд мөнгөө цуглуулад гэрэлтэхгүй бас явдаг гэж тэгжсэн. За хамгийн ихний хоёр хос маань 12 насны зөрүүтэй залуугаасаа 12 насаар дүү. Залуу нь болохоор казиногийн дилер хийдэг. Охин нь болохоор чирлидер гэсэн тийм. Тийм гэсэн тий. Айгу хөөрхөн хосууд байсан энэ хоёр. За дараагийн хос маань болохоор эрэгтэй жүжигчин гэсэн. Эмэгтэй нь болохоор одоо юу гэдэг юм бол тэр продюсер гэх юм уу? Продюсер, директор гэсэн байсан. Тий. Нөгөө нэг видео клип энтрийн тийм нөгөө креатив гоё артлынхан зохиомжийг нь хийдэг гэх юм уу? Нөгөө дүрснийхэн зохиомжийг хийдэг бүсгүй байсан. Тэгээ энэ хосуудын онцлог нь болохоор эмэгтэй нь араас нь гүйж байгаа суусан гэж яриад байсан баха тий өөрснөөгөө. Тэгээ босод нөгөө хосынхаа эмэгтэйчүүдийг харангуйтай би энд яг юу хийж яваа юм бэ гэд хөр хянтай айгу өөрийгөө голоод байсан тий нэмэгтэй. Тэгсэн энэ одоо нөгөө нэг бусад хүүхнүүд нь бүгдрээ амар царайлаг нарийнхан тий эн чинь бол нэг төсөөс нэг типикал хосоос арай өөр байгаа болохоор гэхдээ миний хамгийн хайртай хос байсан. За энэ хоёр болохоор нөхөр нь болохоор юуны завны уралдааны спортоор хичээлдэг залуу эмэгтэй модель. Тий хоёул амар өндөртэй 100 м 90 м гэсэн шүү дээ энэ эрэгтэй. Тэгэхээр эмэгтэй нь бараг метр 80 80 баха амар өндөр. Ер нь бол айгүй тийм гоё хүн харахад бол айгүй сүрдмээр айгүй гоё хосууд орж ирж байсан. Тэгээ энэ залуу болохоор одоо энэ чинь өнгөрсөн жил гарсан нэвтрүүлэг шүү дээ тий. Энэ жилийн Physical 100 season 2-т орсон. Энэ саяны нөгөө нэг завны уралдааны залуу.
За дараагийн хоёр хос айгу хөргөн тий. Хоёулаа Тийм. модаль. Тэгснээр 3 сая үер гэснээр ер нь бол гэрлэх гэсэн шийдвэр гаргаад энэ нэвтрүүлэгт орсон гэсэн. За дараагийнх нь болохоор өөрснөөгөө international couple гэд нэрлээд ийлээ. Ер нь бол international couple та тий. Хоёр Тий, өөр тэгтээ улсын ингээд эхнэр нөгөө нь нэг болохоор аха. Франц бүсгүйсэн тий солонгосоор айгуу сайн ярьдаг. Тий, амарлаг ярьдаг тий бүр. Тэгээ залуу нь болохоор юу юм бэ? Дууч мууч юм. Дуучин юм шиг байлаа шүү дээ. Би тэгжээд ойлгосон. Ард Тий, нь ингээд яг тий. танилцуулж байхдаа оо гэдэг дууг нь явуулаад байсан шүү дээ. Тэгэхээр за дуучин юм байна даа л гэж бодсон. Яг энэ хоёрыг яг бүрэн танилцуулаагүй. Энэ хоёр болохоор дараагийнх нь хоёр болохоор балет хийдэг хоёр хос байсан. Хоёулаа балет ч гэсэн Тий. тий. Эхнэр нь балетын багш, нөхөр нь болохоор яг Сөүлийн үндэсний балетын одоо балетчин хийдэг хос байсан. За энэ хоёр болохоор 16 жил илүү 15 жил бүр хамтдаа амьдарсан хосууд тэгээд нөгөө нэг хоёулаа бүжигчин. Тэгээ бүжигчэндээ бүр нөгөө тийм стрит дансер нөгөө нэг батл матл хийгээд ингээд тайзан дээр тий. хоорондоо үздэг тийм айгуулаг хосууд байсан. Ер нь айгу хүмүүс энэ хоёрыг өсмөсийг харчаал ваа кул мүл гэж амарлаг тэгээд байсан. Тэгээ айгуу тийм удаа хамт байсан хөрхөө осод байсан тий. За Тий. энэ хоёр болохоор 3 жил хамт байсан. Нөхөр нь болохоор MMA-ийн нэг нохоо зодонч гэдэг лөө тий. Тий, Тийм зодооч. зодоноор хичээлдэг. Тэгээд энэ хоёр чинь хамтаа байгаад болзоод удаагүй байсан чинь аваарт ороод найз охиноо асраад ерөөхдөө сэтгэлийг нь айгуу эзэмтсэн Тий, хасаад байсан үерхэд тий. 3 сар Түүхэн болж айгуу байсан хөрхөн. чинь нэг согтуу хүндний нэг тийм машины асуулт оронгуудаа эхнэр нь айгүй хүнд юу гимтээд баг бүр ингээд юу тэрэгэнцэр дээр сууж муусан гэсэн тий нэг хэсэг бүр ингээд явж Тийм чадахгүй. тэгсэн. Тэгэхэд айгүй лаг асраад бүр ингээд амар лаг байжгаад баг ээж аавах нь хүртэл зөвшөөрлийг тэгж олж авсан гэж ярьж байсан. Энэ хоёр миний айгүй Тийм, энэ хоёр. дуртай хосууд байсан. Тийм амар хөөрхөн. Энэ залуу нь бол тэгэл зодож бодон жишээ нэг тийм амар хүн одоо нөгөө нэг кэрлээ те халамжлаад байхаар царайгүй юм шиг хэрнээсээ амар хөөрхөн те. Тий айгүй зөөлхөн тий айгүй хөөрхөн. Тий. За дараагийн хоёр нь болохоор хамгийн энэ шоунд орж байгаа хамгийн залуу хос гэсэн. Гэтэ энэ хоёрыг залуу хос гэдгээс илүү танилцуулаагүй яг миний үзэж байгаа хэсэг дээр болохоор цаашаагаа яг танилцуулах байх гэж би бодож байна. Тий. За дараагийн хоёр нь болохоор би энэ нөгөө нэг юу лээ салсан хүмүүсийг нийлүүлдэг шоунаас гарч ирсэн хосууд гэж тэгжээс энийг чи яг дэлгэрэнгүй танилцуулах байхаа. Энэ нөгөө нэг Divorce Singles гээд 40 настай ч юм уу ер нь 30 гарсан ингээд салаад хүүхэдтэй болсон хүмүүсийг хоорондоо танилцуулдаг тийм хосын шоу байдаг баггүй юу. За 4-5 сизон ч гарлуу. Хамгийн сүүлийн сизон болохоор Америкт байдаг солонгос юм салсан хүмүүсийг хоорондоо танилцуулаад үерхдэг. Тэгээд яг энэ шоу бас амар гоё шоу. Яагаад тэгэхээр дөнгөж юм нөө 20-30-тай те хүнтэй сууж үзээгүй single symphony-ийг бодвол амьдрал үзсэн, салаад үзсэн ингээд хэнийг хайж байгаагаа мэдж байгаа хүмүүс ордог болохоор айгүй сонирхолтой. Тэгэхээр ингээд хоёулаа хүүхэд мөхттэй дунд иргэм насны хүмүүс болохоор тэр шоунаас гарсан хоёр хос одоо дахиад хосын шоунд орж ирж байгаа. Энэ хоёр болохоор ингээд манай 10 дахь хос болж орж ирж байна. Өнөөдрийн хүмүүс энэ хоёрыг айгүй сайн таниад байлээ те. Хөтлөгчд тэр Divorce Singles ч айгүй алдартай байхгүй юу? Тэгээд тэндээс энэ хоёр ч нөгөө нэг хичнээн бид хоёр салсан ч гэсэн хурмаа яг ингээд гоё альбесоор айгүй романтик хиймээр байна. Тэхийн тулд нэг мөнгө хэрэгтэй. Тэгээд эндээс төрүүлэх юм бол бид хоёр хурмаа хэсэг хүснээрээ хийнэ гэд орсон. Нэг хүүхэдтэй хоёр хосоогоо. За тэгээд ийм 10 хос орсон нэвтрүүлгийн одоо эхний дугаар дээр олонгуудаа хамгийн эхнийх нь болохоор юу лээ хөргөн хүү бэр охин гэдэг нэртэй гэх юм уу одоо юу гэх тийм нэртэй даалгавар байсан. Тэгэд энэ даалгавар нь яасан бэ гэхээр шууд ингээд нөгөө нэг 10 хосоогоо яг энэ хормын хувцастай нь бүр амар ийм том шавар юу юм бэ нэг ийм шавар тал дээр аваачаад шаврын дундуур ингээ хоёр-хоёроор нь хамтд нь гүйлгээд тэгээд хамгийн сүүлийн бариан дээр байгаа тэр ийм нөгөө нэг цэцгийн вааранд барьж явж байгаа хормынхаа цэцгийг хийсэн 7 хос нь цаашаагаа үргэлжлүүлнэ. Тэгээ нөгөө 3 хос нь хасагднаа гэд ийм айгу хэцүү даалгавар өгсөн. Тэгээ энэ айгу хөөрхөн байсан. Одоо ингээд энэ нэвтрүүлгийг ингээд үзэхээр даалгавар болгоно нь яг нөгөө гэрлэлттэй айгу холбоотой.
Одоо би энийг ингээ юутэй төстэй юм бэ гэж бодож байгаа гэхээр ер нь ингээд амьдралын гараа бүх хүмүүс гэрлээл бүгд зэрэг нэг гараанаас ч юм шиг эхэлж байгаа шүү дээ тийм ээ ингээ хосод яг гэрлээл хамтаа амьдрал ингээд эхлэнгүүт эрэгтэй эмэгтэй хүн хоёулаа ингээд зэрэг одоо амьдралынхаа төлөө хурд нэгтэй тий хөлийнхөө хурдыг нийлүүлээд амьдралын даваа нухчаа болгон тий заваа юм болгоныг туулаад ингээд төрүүлж байгаа буюу одоо сайхан амьдрал руу явж байгаа хүмүүс тийм байгаа тий. Тэнгүүд хос болгон бүгд өөр өөр ингэсэн хурдтай өөр өөр ингэсэн байдлаар даваагаа давж байгаа. Зарим нь болохоор эрэгтэйдээ илүү их ачаа өрүүлэн тий нуруунд дээр нь үрдэг ч юм уу. Эмэгтэй нь илүү нэг ингээд хөнгөн байдлаар амьдралыг ингээд туулах гэж оролдож байгаа ч юм шиг. Тэгээ энэ ингээд ерөөсөө символик байдлаар ерөөсөө амьдралыг туулж байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгээд энэ эхний яг даалгавар дээр болохоор ер нь ингээл амьдрал эхлэл гэр бүл болонгууд хамгийн ихэнд хүүхэдтэй болдог шүү дээ бид нар тий. Тэгэнгүүт эмэгтэй хүний одоо нөгөө нэг нуруунд дээр ч юм уу арай илүү нэг тийм ядаргаач гэхэд одоо хаашаа ачаа үүсдэг тий. Яа тэгэхээр эмэгтэй хүний бие чинь өөрөө өөрчлөгдөн нэг жоохон хурдтай явах боломжгүй болчдөг тий. Эр хүнтэй адилхан сэтгэл ажиллаа хийгээд тий. Яг тэрүүн шиг юм том цагаан палаж өмссөн ингээ шавхааг туулах ч одоо эрэгтэй хүний юм нөгөө костюмтэй гүйж байгаатай адилхан биш шүү дээ тий. Тэрнтэй адилхан бид нар ер нь амьдралт ч гэсэн яг тэгдэг үстэй эмэгтэй хүн хүүхдэд төрүүлээл эргээд хэвээ амьдралдаа ортлоо бас нэг нөхөртөө одоо чирэгдэх хэрэгтэй ч юм уу тий. Тий яг үнэ. Шаардлага гардаг шүү дээ тий. Аль эсвэл өөрсдөө тэрийг ингээд анх тэрээд бид нар одоо нөгөө нэг шавхаага туулаад явж байгаа шүү дээ амьдралын их талаар. Тэгээд энэ дээр болохоор манай тэр нөгөө нэг 15 жил амьдарсан бүжигчин хосууд маань төрүүлсэн. Тэгээд гэхдээ тэр хоёр эхлээд 3-т явж байгаа төрүүлсэн. Тэр хоёрын төрүүлсэн шалтгааныг чи юу гэж бодож байна? Тэр хоёр нэг тийм нөгөө нэг юу яахгүйсэн шүү дээ. Одоо маяглаад байх юм байхгүй тий. Өөрөөр хэлбэл ингээл эхнэрийгээ кайрлж марилгаал одоо үүрж мөрөх гэж юм уу ингээд байхгүй хоёулаа яг зэрэг эмхтэн ч гэсэн амар дайчин тий зэрэг хурдтай ингээл хурдтайгаар яаж яваад амжилттай хүрэх үү гэдгийг хоёулаа бүр мэдсэн тий хоорондоо ч нэг сүртэй юм ярихгүй ирнээсээ алхалт нь ингээд барыг хэмнэлэн ижилхэн байсан. Тий яг би ч гэсэн яг тэгэж бодож байна. Хоёулаа би бинийгээ ойлгоцсон. Энэ тэмцээн дээр яаж гүйх вэ гэдгээ ойлгоцсон. Одоо эн чинь ингээ яг тв гişгэн тал биш байгаа шүү дээ. Тэ ингээд шаврын доошоогоо нэг ороод дээшээгээ нэг гараа шигдэж мэгдээл устаа хэсэг айгүйх байгаа. Тэгэл нэг юм айгүй төвхтэй юм юунууд айгүйх байгаа. Тэгээ ялангуяа энэ цагаан палаж бол бүр ингээд шавар болоод норх болгонд тусмаа ингээд нөгөө нэг эмэгтэйдээ ачаа болоод айгүй хэцүү байсан. Тэгээд тэр хоёр хос ингээд яг угаасаа зорилгоо ойлгоцсон. Тэгээ угаасаа хоёулаа яг нэг зүгт харж чадсан учраас төрүүлчлээдээ гэж би харсан. Тэгээ хоёрт орсон хос маань болохоор нөгөө 12 насны зөрөөтэй хосууд маань хоёрт орсон шүү дээ. За тэр хоёрын шалтгааныг чи юу гэж бодож байна? Би тэр хоёрыг харахад бас айгүй хөөрхөн харагдсан. Эхний 3-т орсон хүмүүс бол ер нь бол биеийн хүч нөгөө сайттай тий аль нь эрэгтэйч тэр эмэгтэйч тэр одоо 3-т орсон ч юм бол нөгөө балетын 2 хос орсон шүү дээ тий. Тэр тэд нар болохоор ингээд нөгөө бие нь арай хөнгөн хөдөлгөөн нь ингээд түүртэд авахгүй тий одоо жоохон жин ихтэй ч юм уу аль эсвэл эмхтэй нь ингээд жоохон төрхөн тий тиймэрхүү бүсгүүчүүд болохоор палажнда түүртэд ингээд явж чадахгүй. Энэ хэд ч юм болохоор арай жоохон биеийн хөнгөн биеийн юм одоо нөгөө нэг цэцгэл хийдэг хүмүүс шиг санагдсан. Гэхдээ би 3-т бол 2 балетын хосыг орно гэж бодоагүй. Ягаад чи охин нь ингээд уйлж мэлэл тий амар эмзэг хүн байсан болохоор шавар туулангууд ингээд нэг яна гэл тий өөрөөр хэлбэл тийх байх гэж бодсон. Тэгсэн чи ерөөсөө тийм юм уу араагүй те яг ингээл тэмцээ эхлэнгүүд тэр бүсгүй шууд хамтдаа ингээл дайраал явцсан. Тий хоёрт орсон хосын нөгөө нэг эмэгтэй нь 99 оны жоохон охин байсан шүү дээ. Тэр өстэй айгүй мундаг байсан. Ингээд за би ингээд хормоогоо бариад урдчин гараад юу ч болсон гүүн. Тэгээ чи бол ямар яадаг ч байсан намайг араас гүүцээрээ гэд ер нь их нөхөртөө хэлээд тэгэл эхний тэр гүйлтээс та гав ганцаараа ерөөс ямар ч ачаал болохгүй би бинтэйгээ хөдөлцөж зууралдахгүй нөгөө охин ч гэсэн нэр урд нь гараад учир зүггүй гүйцэн штэ. Тэр айгүй зөв юм болсон гэж би бодоод байгаа. Тэгээд дараа нь яг нөгөө ядраад ирэх үедээ тэр айгүй сэргэлэн охин байсан ер нь. Яг ингээд жоохон ядарч ирээд хормоо мормоо жоохон ингээд өөртөө түүртэд ирэнгүүт нь хормоогоо нөгөө найз залуудаа бариулж агаад
Одоо өөрөөр хэлбэл хүүхдээ Мгм. гэсэн үг шүү дээ тий. Хамтдаа хоёул ачаагаа өрөөдөг Тий. шүү дээ. Хормоогоо нөгөө нэг найз залуудаа бариулж агаад тэгээд хамтдаа гүйцэн аахгүй юу. Тэгээд тэр хоёр ч гэсэн айгүй Мгм. мундаг орсон. Тэгээд хөө энэ хоёр ч гэсэн ямар лаг ойлголцож байна гэж бодсон. Балетын хосын Тэгсэн энэ эртний ер нас. нь Мгм. энэ эмэгтэй нь болохоор ерөөхдөө айгу тийм дайчин охин байсан тий. Тийм Энэ хоёрын байсан. түүхтэр болохоор залуу нь нөгөө казино дилер хийдэг өрөнд орцсон гэсэн баха тий. Эндээс Тий. яах юм бол өрөө дараад үлдснийг нь ингээд гэрлэнэ гэж тэгжсэн. Тэгэхээр 200 энэ сая охин бол өрөөнд орсон гэсэн шүү дээ. Айгүй амар. тий бүр айгу хайртай санагцсан одоо 200 саяын өртөө тий. Тэгэл өөрөөс нь 12 насаар ах өөрөө бол айгу хөөрхөн охин байлээ штэ. Тийм байлээ Cheerleader тий. энэ төр хийдэг гэхээр ч Аха. одоо хүссэн залуутаагаа л танилцж болно. Гэхдээ энэ залуутай амар хайртай тийм хоёлоо болно бүтнэ гэл ингээл Тий, дайрдаг үр охин мөрийг шиг чинь дараад санагцсан. учрыг олно гэл тий хөөрхөн амтай. Тий 200 сая өрийг ч одоо 290-ыг хоёлоо төрүүлэх юм бол тэгэл 90-ыг нь яг өөртөө авъя гэдэг юм уу тий Тий. хөөрхөн. Балетын залуу болохоор ингээд нөгөө нэг балетын нэг юм өсрэлт байдаг шүү дээ тий. Нэг Тий. юм яг тэр өсрэлт шиг төсөөлөл ингээл их нэртээ яг тэгж хэлээл тэгээд 1 2 гэж алцсаар агаад орцсон. За энэ Энэ хоёр тэгтээ Мгм. айгүй гоё удирдсан тий. Одоо ер нь бол эрэгтэйгийнхаа ингээд хичнээн одоо яг бусад эрчүүдтэй харьцуулахад амар биеийн хүчээрээ тийм том залуу биш байгаа штэ. Мгм. Гэтэл яг нөхрийнхөө үгэнд ингээд ороод удирдуулад явхад төрүүлж болж байгаа байхгүй тий. Энэ Тий, охин яг бол онно тий. яг нөхрийнхөө үгээр л те өсрээрээ гингүүд бэлхүүсээс нь барайл яг нөгөө нэг балетын өсрэлт шиг том том юмнуудаар нь гараал явцсан. Тэгэхээр Тий. яг найз залуугийнхаа энэ үгийг бол өстой яг дагдаг бүсгүйсэн те. Тийм байсан. Айгүй мундаг хөөрхөн. Тэгээд угаасаа айгүй ирэх юм байлээ шүү дээ. Өөрөө бүр ингээд яг нэг юм солонгос киноны няня гэдэг юм ингээд яг энээс айгүй их гардаг те. Тийм За тэгээд гэхдээ мгм. яг энэ охиныг тийм амар хэрнээсээ ийм зан гарна гэж бодоогүй ш. Би ерөөсөө ягаад ч 3-т орно гэж ерөөсөө бодоогүй. Ааха. За тэгээд 4-5-т нь ямар хүмүүс орсныг мэдэхгүй байна. Одоо тэр нөгөө нэг эхний 7 хүнийг авна гэдгсэн. Тэгээд яг тэр 7 дугаар байран дээр сүүлийн 4 хос бүр амар алуулсан. Тэр өстэй амар сонирхолтой байсан. Ер нь солонгосууд ямар амар өрсөлдөөн ч юм бэ те. Бүр ингээд нэг ийм боломжийн төлөө ямар амар хүн ингээд зүтгэж болдгийм бэ гэдгийг харсан. Тэр сүүлийн 3 бол тэгэл за ингээд хасагдлаатаа гэдээ орхиж болох байсан шүү дээ. Тэгсэн чи яг нөгөө нэг сүүлийн байранд 7-д орох гэж байгаа 2 хос дээр ингээ эртэн төрүүлж гүйж очсноо. Тэр өстэй айгүй Зогсоогоод те бүр ингээд хөөрхөнч гэж одоо бүр айгүй солиот өвлөлөөсөн те би тэр хоёроос тийм гарна гэж одоо нөгөө жүжигчин залуу штэ те. тий Жүжигчин залуу найруулагч бүсгүй хоёрын бүсгүй нь яхаа аргагүй ядраад ингээд явж чадхаа болонгоо залуу настай гүйцэн те гүйж тий очиод за тэр ингээд за чи MMA цэцгээ бариад араас алхаад ир би гүйж очиод тэр 7-д орох гээд байгаа хоёрыг зогсоё гингүүтэй. Үүс та хар хурдаараа тэр шавар дээгүүр чи баг нисэж ийна баг те. тэг би амар хүндлэх сэтгэл төрсөн. Би тэр залуугаас үр тийм юм гарна гэж ерөөсө бодоагүй. Гэтэ эхлээд амар шоконд орсон. Үгүй ээ. Ямар солиотой юм бэ гэж бодоод. Харин тий. Одоо нэгэд хожигчод яах гээд байгаа юм гэж бодсон чинь нэрээ эцсийн мөчид хүнд бас тийм боломж байдаг юм байна гэдгийг ер нь харуулсан. Айгүй мундаг байсан. Шууд 7-д орох гэж байгаа. Тэр чинь ингээд нэг 5 алхмал дутуу байсан шүү. Тэгсэн чинь 7-д орох гэж байгаа 2 хосын шууд давхиж очиж барьж аваад ерөөсөө цааш нь явуулахгүй те бүр ингээд 100 уртсан те. Тэг ноцолтцсон те. Тэгээд тэр чи өөрөөс нь бол бүр амар том бүр зодоонч залуу штэ те. Тэш нөгөө нэг MMA-ийн зодоонч залуу штэ. Гэтэ тэр MMA-ийн зодоонч залуу ч айгуулаг байсан. Одоо ингээд би ингээд нөгөө хөшдөг мөшдөг янз янзын юм мэхээ бол хийвэл хийж болох байсан. Гэтэ ингээ энгийн хүнд тэрийг хийж болохгүй болохоор ингээд зуралдаа зогсоод байсан. Ингээд тэгээ хоёр залуу айгүй ингээд хүндлэмээр санагдсан тий. Хийвэл хийн штэ. Тэгтээ тийм Тийм штэ. одоо нэг шавсартууны зүйл ерөөсөө тэр бүчэд гараагүй. Нөгөө залууд нь бол бүр тийм юм гаргахыг мэдж байгаа штэ. Тэгсэн яг хөтэ сүүлийнхаа боломжийг ашиглаад гүйцэн чинь бүр амар хөрхөж шиг тий. Айгуулаг санагцаа надад. Тэгэнгүүт нөгөө нэг 8 9-10-т явж байгаа нөгөө хоёр хос чинь харангуйта хүүшээ энэ хоёр ноцолдоод ингэж явах хооронд бид нар бас боломжтой юм биш үү гэсэн тийм сэтэл төрөөд тэгээ хоёр эмэгтэй нь бас айгуулаг байсан. Эмэгтэйчүүд нь төрүүлж очиод тэр ваарн цэцгээ хийвэл хийж болох л байсан шүү дээ тий. Тэрний нөгөө дүрм нь болохоор заавал хоёул атгах жагаад хийх хэрэгтэй юм байлээ. Эмэгтэй нь хийгээд нөгөө тооцогдохгүй байхгүй юу? Тийм болохоор нөгөө хүлээгээд байсан байхгүй юу? Тэр юу залуучуудаа эрхийг тэгсэн чинь тэр 3 дахь хос буюу нөгөө юуны интернэшнл хосууд маань тий. Залуу нь бүр Google амар сэргийлээ тэр. Тий гав ганцаарх нэг гүйж байгаад
члээдэ гэж бодсон. Тэгвэл тэрийг уус тооцохгүй л байх байсан юм байна те. Тийм тэр очиод эхнэр нь гэжтэй найз охин нь нөгөө араас нэрж амжааг байсан. Тэгэл Аа яг эцсийн мөчөд манай жүжигчин залуу хийж чадсан тий. Тэгээ тэгсэн. хийснийхаа дараа айгүй хөөрхөн санагдсан болохоор нөгөө тамирч хоёроос уушлахгүйгээд исэн шүү дээ. Тий, амар уучлахгүйгээд уучлаарай ста нэрээ гэл тэгээдсэн. Манай эмэгтэйдтэй айгу уурсан. Гэтэ уурна штэ хүүрхэн амт яг долоод орох гээд яг ингээд явж байхад нь төвччөөд араас нь зуураад бүр нацалдаад амар алцаад ахаар. Яг тэгснийхээ Тий. хүчин сүүлийн боломж нь гарч ирээд тэр хоёр ямар ч гэсэн орж чадсан тий. Хүн бас нэрээ ММА тийм тэр боломжоо файтерын ашиглах хэрэгтэй юм байна гэж би тий бодсон. тэр ММА одоо тамирчны эхнэр бол угаасаа тэгэл дарчих юмн дээр яагаад чи тий Тий. зөөр цохиж унаад бараад ирч байсан шүү дээ тий өөртөө онцлог хичээхгүй гэд уурлаад ах шиг гэсэн тий Тийм тэгээд тий яг яхаарахгүй үнэ. бүр амар уурлаад байсан. Нөгөөх нь бол бүр гэтээ айгу хүндэлмээр байсан. Би энэ хоёрыг баг орч чадахгүй эхнэр нь угаасаа айгу удаалхаад байсан шүү дээ тий. Тий. Тэгээд ер нь амьдралт ч гэсэн гарч ирж байгаа боломжийг тий хин нэг нь ингээл шүүрэл аваад бид нар бас сайхан амьдрал үгээс яваал орох боломж бас байгаа аахгүй юу те тэрний төлөө бүр ингээд дөхөн хатан тэмцэлсэн ч болохоор те гэр бүлийнхэн төлөө л хийж байгаа чинь одоо хамтаа Тий оролцоод штэ тий. ах トゥ ус болсон байсан ч гэсэн хамаагүй эцсийн мөчөд хүн ер нь бол өөрийнхөө гэр бүлийн төлөө шийдвэрийг гаргах хэрэгтэй юм байна шүү дээ тий. Тэгээд юм Энэ ер одоо нь ингээд тэмцээнээс үнэхээр яг гэсэн. дуусчлаа л гэж одоо ингээд өөрөө бодоогүй үнэхээр дуусаагүй байгаа бол боломж хязээд байд юм байна гэдгийг л харсан. Яг тэр тавхан алхаал тэр хоёр оруулаад хийвэл хийчихэл байсан. Тэгсэн чи тэр залуу бүр тэр төө хойноос гүйсээр яж байгаа ямар ч байсан боломж өөртөө боломж гаргаж чадсан гэх юм уу? Ер нь баг боломж нь байхгүй байсан шүү дээ. Байхгүйсэн нэлээд зайтай байсан Тий. шүү дээ. Найз охин бүр амар удаан алхаал араас наажуу тавиа ирэхэд ноцолцоор л байсан тий. Тий, Бүр тийм ноцолцоор л байсан амар. галзуу чанар гарна гэж ерөөсө бодоагүй. За ингээд Тэгээд эхний нөгөө нэг завар уралддаг. Хоёр аха тэр хоёр бүр хамгийн сүүлд ороод айгүй хэцүү бүр чи ингээд айгуулаг спортын гэр бүл байна да хэвээр мундаг юм байна да энэ хоёр хэвээр чанга өрсөлдөгч болохондэ гээд оролцогч болгонд тэгжсэн чинь яг үнэндээ тэр хоёр хамгийн сул байсан. Тэр хоёрын сул байсан шалтгааныг юу гэж бодож байна че? сул Одоо байсан ингээд шалтгаан нь нөгөө залуудаа найдсан тий эмэгтэй нь тий. би ядраад тань гээл нөгөө залуу нь болохоор биеийн хүчний юм хийдэг учраас шууд ингээл эргэтэдээ үүрүүлэх гээд байлуу да тий тэр чи үүрүүллээ. Үүрээд бүр гүйсэж чаавас. Тэгээд байхаар ер нь хэцүү байгааз тий. Ер нь Нэг амьдрал хүн ганцаараа зүтгэн гэж юу байх вэ те? Ер нь бол чи мундаг юм чинь чи ингээл ганцаараа ингэсэн байхгүй тий. Ер нь бол за яг хаа ингээ харахад эхнэр нь гэртээ суугаад нөхөр нь ажиллаж байгаа юм шиг боловч сэтгэл санааны хувьд ч гэсэн ингээд хамтдаа л урагшлал хамтдаа гар гараасаа хөтөлцөөл бид нар амьдралыг туйлж байгаа байхгүй тий. Тэгэхээр бүх юм ингээл одоо жишээ нь зүгээр жишээ болоход те нөгөө гэртээ суучаал дээрээс нь нөхрөө үгээр химлээлээвэл яг энэ шиг байхгүй те бүх ачаагаа нөхрийнхөө нуур дээр өрүүлчихэд чи хурдан явсангүй те яа мөнгө олж ирсэнгүй яа бидний амьдрал сайжрахгүй байна гэд ингээ химлээл суугаад байвал амьдрал бас урагшлахад хэцүү шттэ тэрнэр хүч юм шиг санагцсан ер нь нэг хүний нуруунд дээр байдаг амьдрал гэж байхгүй штэ тий. Тэр залуу хөрмөн үрж мүрээл ингээл авч явахыг аюу хичээсэн хүрхий. Тэгээ яагаад ч чадаагүй. Тэр эмэгтэй яаж явах тэр нэг хорвоотойгоо ч өөрөө уучраа олчих чадахгүй тэгээ заваарад яваадсэн тий. Тэгсэн. За эхний дугаар нэг иймэрхүү тэгээд ингээд 7 хос шалгарсан. Тэгээд нөгөө нэг хосуудыгаа ингээд байрлах ёстой байранд нь аваадсан чи яг үнэндээ тэнд 8 өрөө байсан. Тэгээд би бас ингээ гайхчихсан байхгүй ягаад 8 өрөөтэй байгаа юм бол доо гэсэн чинь нэвтрүүлгийн зүгээс сүүлд орсон одоо ингээд хоцорсон 3 хостой ингээ шинээр боломж олгоноо. Гэтэ энэ 3 хост одоо юм нэг юм өвглийн матч гэж байгаа гэд тэ. Тэгээд ингээд энэ төрүүлжсэн. Ингэж нацалцсан ш нэр энэ хэсгийг гаргаагүй. Тэгээд өвглийн матч гэж байгаа гингүүтээ одоо нэг худлаа ярихыг детект хийдэг юм аппаратаар асуулт асуусан тий. Йой. Тэ. Энэ гэхдээ одоо айгу жоохон амар тий. Чи ер нь ингээд бүх юм нөхөртөө нээлттэй байдгүй. Би бол байж чаддаг л гэж боддог. Тэгсэн чинь ингээд одоо нөгөө энэ 3-аас асуух энэ 3-ын асуух асуултыг нөгөө 7 хос нь ингээд сонгоно гэж тэгсэн шүү дээ. Одоо тэнцсэн 7 хос нь.
Тэгээд тэгсэн чинь ингээд амар sensitive асуултууд асууж байгаа гэдгсэн чинь зарим асуултууд нь бол зүгээр нэг easy асуулт, заримд нь үнэхээр амар тийм sensitive, тийм эмзэг асуултууд байсан те. Тэгсэн. Би тэгээд зарим нэг асуултыг сонсоод би өөрийгөө болохоор ингээд нөхртөөгөө амар элен далангүй байдаг гэж боддог байхгүй. Ер нь баг бүх юм ярьдаг. Угаасаа баг бүх юм ойлгомжтой гэд. Тэгсэн чинь зарим юм ингээд сонссон чинь заа юу илээ гэж бас бодогдчихлээ шүү. Яг ингээд ер нь нэлийн элен далангүй байдаг ч гэсэн зарим ингээд өөр төрдөг мэдрэмж ч юм уу те ганц хоёр удаа бодсон бодлоодыг олоод би нэг хальт гэж бодсон юм да гэж ярихгүй шүү дээ. Тийм шүү дээ тий. Одоо жишээ нь миний уулзчихсан залуучуудаас хамгийн сайхан нь чи бишээ гэдэг ингээд бодсон зүйлчин бол хэлэхгүй шүү дээ тий. Яг хөө тэгээд өөр талаас нь бодоод үзвэл хамгийн сайхан байсан. Гэхдээ яг царайных нь хувьд ч юм уу бодвол хамгийн сайхан биш байсан ч юм уу тий. Тийм байвал айгүй амар байгаа байхгүй. Тэрийг ингээд яг lie detector тестээр та тэгж бодоогүй байна гэж ингээд гал малтай байвал айгүй хэцүү тий. Тийм айгүй хэцүү шүү дээ. Тэгэл таны одоо ингээд өмнө уулзж байсан хүмүүсээс хамгийн шилдэг нь одоо танаа нөхөр мөн үг гэж асуусан чинь тэр бүр ингээд айгүй хэцүү те тэгэнгүүт гин тийм гал мал гарч ирээд тэр худлаа ярьсан байна гэж игээд ёо би бүр ингээд яс хавталтаад байсан шүү дээ. Тэр энэ хосын харилцаа гэдэг юмд ингээд орохдоо аль болох нээлттэй те картуудаа нээлттэй байх юм бол бидний нөгөө шархлах зүйлс арай бага байд юм шиг байна те. Тийм надад бол ерөөсөө тэгж бодогддог. Яг зүгээр яг энэний юм экстрим хөлбраар биш ч гэсэн ер нь өөр тохиолдсон ямар юм бодож байгаа зүйлсүүдээ анх үерхэж эхлэхдээ л ярьчих юм бол дараа нь гинт тэндээ сюрприз гэж гарч ирээд нөгөө харилцаанд гинт сэв суулгах зүйлсүүд багтай тий. Тий, одоо жишээлбэл тэр нөгөө нэг international host гэдэг байгаа шүү дээ тий. Тий. Тэр хоёр чи одоо ингээд чи юу 290 сая воныг сонгох уу, эхнэрээ сонгох уу гэсэн чи ингээд эхнэрээ сонгоно гэдгсэн чинь тэр худлаа ярьдаа гэж гараад ирдэг нь хамгийн аимартай. Яа би бүр oh my gosh гэж бодсон шүү дээ. Тэгээ нөгөө тэгснээс эмэгтэйгээс нь гэсэн. Гэтэ тэр эмэгтэй жоохон жүжиглээд байсан надад. Эмэгтэйгээс нь асуулт асуусан чинь би жоохон ойлгохгүй байна гэж мэгтэй. Тийм амарлаг ярьдаг байж ойлгохгүй байна гэж байх уу? Бас байж болох уу гадаад түн шүү дээ тий. Бид нар бас мэдэхгүй шүү дээ. Гэтэл тэр асуулт амар easy асуулт байсан шүү дээ. Энэ юу лээ? Энэ залуучууд дундаас одоо ингээд танаа нөхрөөс илүү санагдсан хүн чамд байна уу гэсэн л асуулт байсан шүү дээ. Тэгсэн чинь би жоохон ойлгохгүй байна гэж. Нэг тийм тэр аппаратыг нэг тийм фул хийчих болно гэж бодоод байгаа мó хайшин. Өөр одоо нөгөө нэг гой залууч үзэндээ байсан шүү дээ. Тэр залууч угаасаа энэ залуучууд дунд хамгийн л нэг тийм гадаад төрхөөрөө гой залуу биш байсан дээ. Тэгээд яг би энэ залуутай биш байхаа. Тий үсмэс нь ингээд сэгсэн ч хийгээд бусдууд нь ингээд өндөр модо шиг залуучууд байгаа ч тийм. Тэгэхээр яг удаа бас эвгүй санагдсан баг. Яг ингээд хайртай сууй гэж байгаа хүнийгаа тий. Энэ дотроос өөр гоё залуучууд зөндөө байна гэж хариултал айгүй эвгүй ш. Яаж ч утсан. За тийм дээ тий. Бас нэг easy асуулт нь болохоор чи одоо ингээд нөхрийнхөө утсыг өөрт нь мэддэхгүйгээр шалгадаг уу гэдэг асуулт айгүй easy байсан. Тэгсэн чи шалгадаг. Шалгадаг. Тэгээд шалгадаг гэдгээч би хэлдэг. Өчигдөр би шалгасан гэж шалгасныхаа дараа хэлчихдэг. Тэрнээс өөрчлөлт би маргааш би шалгана шүү гэж бол хэлдэг үү. Зүгээр ингээд мэдгүй байжхад шалгасныхаа дараа би шалгасан шүү дээ гэж хэлдэг. Тэр нь монголчуудын хувьд нөгөө нэг тэр чинь нэг тийм манайхан чи ер нь айгу төрөмгүй шүү дээ эмэгтэйчүүд. Нэг тий хувийн орон зай гэж юу байдгийг ингээд чиний хувийн орон зай гэдэг чи миний хувийн орон зай гэх нөхөр ууцсан тэр бол ерөнхийдөө тийм нээлттэй байдаг шүү дээ. Бүр ингээд лок мок код мод хийцэн өөрчлөлтсөн байвал ямар асуудал үүсч үгэн. Тий солонгосууд тийм шиг байлээ тий. Соёлын л ялгаа байх та тий ер нь бол гадныхан чинь нэг тийм миний орон зай гэсэн зүйлс байдаг шүү дээ. Харин тийм шиг байлээ. Гэтэ одоо бүр ингээ гэрэл дээрээ тулчаад тийм байна гэхээр жоохон сонин санагдсан надад. Тэгснэ ингээд бүр амар тийм private байдаг гэх гээд байгаа ч юм шиг. Би яг би монгол хүний хувьд тэрийг хүлээж авч чадахгүйсэн гэх юм уу. Өөр амар шатгадаг болохоор гэхгүй юу. Яг ер нь хоёр хасын хооронд нуух юм багтаа тий. Ус шалгасан ч гэсэн тэн дээр одоо жишээ нь за хүүхэн шуухны асуудал биш юм а гэхэд эн тэнд хилээгүй бэтмет тавьсан те одоо өөр зээл авцсан байх юм бол айгүй хэцүү шттэ. Гэр бүлийн санхүүгийн асуудал ахгүй одоо яг үерхчих үед бол
тэр нэг тийм том асуудал шиг санагдахгүй. Яг гэр бүл болсны дараа нөхөр эхнэрийн Тэгээ санхүү нэг гэдэг болсны чинь дараа тий. тийм тусдаа зүйл бол бараг биш байхгүй юу? Одоо шууд нөлөөлнө шүү дээ. Нөхрийн үр гэдэг бол бид нар хамтдаа л төлж одоо дуусах үр байхгүй юу? Тэгэхээр Тий. тэрийг ингээд нуугаад яваад байвал удаан хугацаанд хасаа харилцаанд бас айгүй хортой тий. Тий. Би нэг жилдээ 2 удаа Нуух бол үзчихдэг юм аа. Би үнэнээ л хэлье. би ч гэсэн ер нь л үздэг. Үздэг байстай. Тэгээд манай нөгөө нэг зодоонч залуугийн асуултанд бас айгүй эмзэг асуулт асуусан. Тэгсэн чинь айгүй эмэгтэй нь яг үннээ хэлсэн байсан. Тэгсэн юу гэж асуусан бэ гэхээр тэр нөгөө зодоо модоо хийдэг шүү дээ. Тэгээд та одоо ингээд нөхрийгөө энэ зодоо модоо хийдэг юм аа ингээд болоосоо гэж боддог уу гэсэн чинь эмэгтэй нь үгүй гэж хариулсан чинь яг үнэ хэлсэн байсан. Тэгээд тэр эрэгтэйд амар гой санагдсан те ингээд бас зодоо хийгээл гэмтэж мөртэл хэцүү шттэ хөр хэмээн санаа зовоод ээж аав нь хүртэл тэгэж асуудаг байхад эхнэр нь тэгдэггүй ингээд намайг үргэж дэмждэг гэдэг нь өөрт нь ингээд би ягаад ч тэр охиныг ингээд нөгөө дүрлээчээд болоосаа гэж боддгоо гэж дотроо бодож байгаа ах гэж бодсон. Би өөрөө найз охиноос бол барыг тэгэж бодно. Ягаад тэгэхээр тэр чинь нэгдүгээрт амар аюултай тий задуулал амар болчихно. Хоёрдугаарт тийм нэг тогтмол орлого байхгүй гэсэн үг шүү дээ. Одоо тий штэ яалдаг зохион тий Тий, ялвал ингээд мөнгө аавн. Тэгээд ялалт нь ч гэсэн тэгээд аюу хүнд штэ. Тийм амар зодуулаад те зүг зүгээр байж байгаа л мөнгө аавна гэж байхгүй ш. Тэгэхээр тийм хүнд учраас ер нь болоод өөр ажил хийяал гэж хэлэх байх гэсэн чинь тэр зүгээр миний л бодлоос юм байлээ. Би ч бас тийх байх гэж бодсон чинь тэр охин бүр тэхээс онцгой дэмждэг те. Тэртээ тэргүй энэ спортыг болно. Тэр бол хүртлээ өөрийнхөө хийж чадах хүртлээ дуртай юмаа хий гэж мэгээд бүр амар айгу тэр бүр амар гоё санагдсан. Тийм болохоор энэ хоёрын харилцаа юм гоё байдаг байх гэж бодгсон тий. Айгу тийм тэр залууг тэгэж ойлгох хүн бас айгу ховор штэ. Ер нь бол бид нэр ингээл бидний толгойд хүртэл орж байгаа гэсэн. Ингээ өөрийнхөө байлах га тий. Гэтэл хүний нэрээ хобби гэдэг чинь за яг мөнгө болохоос гадна зүгээр тэр хүн тэр спортоо бас амар хайртай дуртай байж байгааг ойлгоно гэдэг бол амар гоё зүйл тий. Тийм тэгэд ингээд санаа би зовхон зовдөг. Тэгтэл дуртай юмаа хий гэж би боддог гэдэг нь амар хөөрхөн санагдсан. Гэтэ яг үнэндээ бол бид нар бас яг тэгэж дэмждэг билүү үгүй билүү гэж бас өөрлөгөө өнгөх бас нэг тийм юу болсон шүү. Шалтгаанч гэх юм уу? Тэгсэн. Айгүй сонирхолтой байсан. За тэгээд нэгдүгээр юун дээр болохоор ингээд нэгдүгээр дугаар дээр ингээд худлаа үнэнгээр ингээд детект хийгээд тэгэнгүүтээ нөгөө 7 хос нь үлдээмээр байгаа хосуудаа санал өгөөд тэгээд ингээд манай нөгөө нэг завны хос маань шууд хамгийн түрүүнд хасагдсан хэн санал өгөөгүй байсан. За тэгээд манай нөгөө зодон хийдэг болон нөгөө international couple хоёроос international couple-ыг аваад үлдсэн. Ягаад гэхээр манай энэ 7 болохоор тэр хоёрыг хамгийн сул оролцогчд өрсөлдөхөд одоо ингээд easy байна, амархан байна гэж бодоод ерөнхийдөө тэр хоёр санал өгсөн юм билээ. Гэтэ ер нь баг зөв өгсөн байх гэж би бодсон. Гэтэ би нөгөө нэг зодоо хийдэг хамгийн хөөрхөн хоёр хосыгаа үлдчихээсэ гэж маш их хүсэжсэн. Ер нь бол би илүү удаан тэр хоёрыг хармаар байсан. Тэ тэр хоёрын хайрын түүхэн ч гэсэн айгүй хөөрхөн тийм санаасаа л хайр хүрмээр хоёроос өссөн тий. Тэгээ солонгосод ингээд одоо жишээлбэл өөр ямар нэг ингээ шоу үзэж байхад хасагдсан эхний дугаар дээр хасагдсан ингээд хүмүүсийг ер нь дорхоо ингээ марчдаг байхгүй юу? Тий. Тэгэхэд яг ингээ солонгосод тэр ингээд хасагдсан хүмүүсийг ч гэсэн ингээ сэтгэлд үзүүлж чадаад байгаа байхгүй айгу сонирхолтой. Тэр нь надад амар гоё санагд. Ингээд нэвтрүүлгийн туршид би тэр хоёрыг дурсаж тэр хоёр байсан бол яах байсан бол гэдэг тийм бодлыг надад үлдээчихэд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ шоуг аюул гоё хийж чадчих гэж бодоод байгаа. Одоо жишээ нь Тэнгисэргийн 2 4 7 тэр хүмүүс бол заяаг бас амар их дурссан шүү дээ. Дуустал тий. Заяа байсан бол тэгэл. Тэгэхээр яг сэтгэл төрүүлдэг оролцогчд гэж бас байгаа л да тий. Тийм. Гэтэл би солонгосуудын одоо энэ нэвтрүүлэг хийх одоо энэ нэг ийм юу гэх юм те өнцөг гэх юм уу энэ айгу гоё санагдаад байгаа. За хоёрдугаар дугаар дээр кино антер хийгээд бүр мэрэгшээд байгаа юм шүү те. Ерөөсөө юм яавал хүмүүсийн сэтгэл хүрдэг гэдэг дэлхийд дахныг бас гайхуулж ш те. Хоёрдугаар дугаар дээр болохоор ингээд нөгөө нэг юу гэлээ хайр ба дайн гэлөө нэг тиймэрхүү сэдвтэй юу байсан. Тэгсэн чи яах юм гэсэн чи эрэгтэй нь хамгаалаад эмэгтэй нь тулалдна гэдэг нэг юм одоо тэр символ нь тэгэж гарч ирсэн шүү дээ. Тэгсэн чи эхлээд эрэгтэйчүүд нь ингээд усан дотор энэ бөмбөгийг нэг тийм цагираг руу хийх
Тэгээд тэр ялсан эрэгтэйгийнх нь эмэгтэй нь дараагийн бааталд өрсөлдөхгүй байх эрэгтэй гэдэг нэг тийм айгу бас сонирхолтой байсан те. Тэгээ энэ одоо чамд яг юу шиг санагдсан бэ? Надад болохоор ингээд амьдралт те сайн ажил хийгээд нөхөр нь ингээд мөнгө олчих юм бол эмэгтэй хүн батал хийхгүй байх боломжтой те. Хэрвээ ингээд нөхөр нь хангалттай мөнгө олж ирэхгүй те гараад ажил дээр ингээд орж ирэхгүй бол эмэгтэй хүн хүсвэсээгөө дараагийнхаа ажлыг хийгээд амьдралаа урагшлуулах хэрэгтэй болно шүү дээ. Одоо гэр бүлийн хос хувьд. Тий аха. Нэг тиймэрхүү символик юм шиг санагцсан. Тэгээ надад ч гэсэн тэгээ санагдсан. Эрэгтэй нь ингээд амьдралаа авч яваад ингээд юу байгаа тохиолдолд эмэгтэй нь ард нь ингээд хүч болоод байгаад ээж бас болдсон байна. Эсвэл хэрвээ ийм эрэгтэй нь үнэхээр хүч нь хүрэхгүй те ингээд амьдрал тэр ингээд тэр чинь бас нийгэм чи өөрөө айгу харгалц шүү дээ. Тийм байгаад байвал эмэгтэй нь ингээд за хайраад чи тэгвэл болохгүй бол би үзье гэд ингээд нэг тийм бас тийм юу одоо хувилбар бас байж болно шүү гэдгийг ингээд харуулж байгаа юм шиг надад санагдсан. Тийм гэр бүлийн амьдрал гэдэг чи өөрөө тэгэл олон төрөл байгаа л юм да тий. Яг бидний юм нөгөө төсөөсөн идеал нөхөр нь л авч явдаг биш одоо зөндөө олон төрөл байгааг үзүүлсэн юм шиг санагдсан. За тэгээд одоо дараагийнхаа 2 ангийг утгагүй ярьж өгөө. Маш сонирхолтой санагдлаа. Та юм болсон шүү. Бидний яриаг сонсоод нэвтрүүлгийг үзсэн байвал сэтгэлдээ хуваалцаарай. Та нарт ямар сэтгэл төрсөн бэ? Тэг ингээ 2 ангаар нь ярина. Тэгээд бас нөгөө Монгол ТV HD-ийн нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс байвал бас харьцуулаад бичээрэй. Би тэрийг яг үзээгүй байгаа болохоор тэрсэндээ нөгөө нөхөж үзэж болохгүй болохоор ори мори руу ороогүй болохоор сайн мэдэхгүй байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. За баяртай. Баяртай. Шинэ яах вэ?